Өөртөө болоод амьдралд хайртай, өөрийгөө хөгжүүлэх чин хүсэлтэй, өөрийгөө болоод бусдыг хүндэлдэг. Өрнө үг Тэмүүлтэй залуусаа би залуус хөтөлбөрийн маань өнөөдрийн дугаар эхэлж байна. Үзэгч та бүхэндээ зориулан өнөөдрийнхөө дугаараар мэдээллийн болон залуусын үзэл бодыг сонсдог Vox Pops болон Афоризм гээд сонирхолтой мэдээллүүдийг хүргэхээр бэлтгэлээ. Өөрийнхөө биенээс давсан их ажлыг хийж байгаа энэ хүүхдүүд бол таны, миний, бидний дүүнертэй яг адилхан хүүхдүүд учраас тэр хүүхдүүдийг бити ялгуурлан гадуурхаач. Боловсролыг бүх нийтийн төлөө, бүх нийт боловсролын төлөө, үүний төлөө би ч гэсэн нэгдсэн. Хөгжлийн мэргэжилтэд зөксөн хүүхдүүд маань суралцах хэрэгтэй. Би ч бас хүүхдийн төлөө сурч боловсрох хэрэгтэй. Боловсрол бол хайр, бахархал, эв нэгдэл юм. Сайхан нийгмийн төлөө залуус бид хувь нэмрээ оруулж чадна. Ном бол ертөнцийг харах цонх гэсэн сайхан үг байдаг. Үзэгч та бүхэн зориулан энэ удаагийнхаа Vox Pops булангаар залуучуудын уншсан номнуудаас хамгийн их сэтгэлдүүлсэн номыг асуусан юм. Ингээд номын ертөнцөөр хамтдаа айлцгаая. Би одоо хвчлэн тийм эмэгтэйчүүдийн их тухай ном уншдаг шүү дээ. Одоо ч бүсгүй та эргэлзэлгүй яв гэд хамгийн сүүл тэр номыг уншсан. Тэгээ бас дээврийн хүндэт миний мөрөөдөл гээд тийм тэднийг уншсан. Тэгээд бүсгүй та эргэлзэлгүй яв гэдэг болохоор одоо өөрийгөө битгий тийм дорд үз одоо аливаа зүйлийг хийхдээ би чадахгүй гэж битгий шантар гэсэн тиймэрхүү талаар өгүүлдэг. Дээврийн хүндэт миний мөрөөдөл гэдэг нь болохоор цаг үргэлж мөрөөдөж бай. Тэгээд мөрөөдсөн зүйлдээ хүрч одоо зоригтой бай гэсэн талаар өгүүлсэн дээ. Хамгийн гол сэтгэлдээс ном гэвэл Анна Франкийн өдрийн тэмдэглэл ном гэдэг. Тухайд еврейчүүдийг их дарамгуулдаг гэсэн шүү дээ. Тэгээ тэр үед Анна Франк өөрийнхөө одоо тэр нуугдж байх хугацаанд өөрийнхөө амьдралыг өгүүлсэн байдаг. Өдрийн тэмдэглэлтэй. Надад болохоор танихгүй юмхтэй захидлал амар таалагддаг. Тэгээд бас сургамжит өгүүлэлгүүд тэрэг байдаг. Тэдрийг унших амар дуртай. Ер нь их богино хэмжээний өгүүлбүүд мөртлөнгөөс хүний амьдралын сэтгэлийг хөлгөж чадсан маш тийм ухаард бэлгэсэн юмуд байдаг. Тэгээд танихгүй юмхтэй захидлыг бүр киног нэтер үзээд зөндөө олон жилийн өмнө сонсч байсаахгүй хүнээс тэгээд яг номыг гаргахад нь уншсан амар таалагдсан бас. Тэгээд амжилтын тухай номнууд бас их таалагддаг. Гой санагддаг. Тэгэхээр ном унших хэрэг дуртай вэ? Ер нь бол багасаа л ном унших айгу дуртай байсан шүү дээ. Тэгээд угаасаа ном уншихлаэр айгу гой санагдсан нэг дэлхийгээр аялж байгаа ч юм шигтэй ингээд угаасаа хүний бичсэн зохиолн дээр уншаад тэр хүний ертөнцөөр бас аялна гэсэн үг болдог. Тэгэл угаасаа амар гоё санагддаг. Ямар ч хүн ном уншснаар оюун ухаан маш их тэлэгдэж байдаг учраас тэгээд Монголынхаа хөгжил төв нэмэр оруулах боловсралтай бас хүнлэг иргэн болохын тулд бүх хүмүүс ном уншиж хүн чанарыг тэгээд оюун ухаанд ухаалаг байдлыг бас өөртөө олж агаасаа гэж хүсэж байна. Энэ Монгол эдний ном надад их зүгээр санагдсан. Яг гэвэл өөрөө яг энэ улс төрийн философор герман доктор хийсэн физикэр доктор гэдэг дараа нь усан тэр тэгээд яг энэ одоо манай нийгмийн хөгжил хаанаас хаа хүрч яваа юм бэ бид нар хаа яваа юм бэ гэдэг айгүй гоё энгийгээр ойлгомжтой хэлж өгсөн юм шиг санагддаг надад. Хамгийн анхны ном нэг цаг төрийн өмнө тийм тэр ормоо чинь хамгийн анхны уншсан ормоо тэр хэмжээгээр бас бүх юм ингээд сэтгэл айгүй үлдсэн байдаг. Одоо гол дүр нь жишээ нь тэр үед уншиж байхдаа гол дүрийг би өөрийгөө бодоод тий жишээ нь ингээд жоохон байсан юм чи одоо хайртай хүний нэг ангийнхаа хөргөө охноор төсөлдөж юм ингээд уншиж ирсэн. Тэр бол айгүй их ахуулгатай. Тэгээ хамгийн их үлдсэн ном л гэдэг. Миний бодлоор бол энэ залуучууд бол би өөрөө тухайн үед одоо хүүхэд байхдаа ч юм уу тий сонгодог номууд их уншдаг байсан. Тэр сонгодог ном дотроос Монте Кристо гүн тэгэл 100 жилийн ганцаардл гэл олон тийм дурсамжтай номууд байдаг. Гэхдээ одоогор бол би яг өөрийнхөө сонирхдаг ном гэвэл нэг энэ Баабрын номнуудаас хвчлэн уншдаг. Эмэгтэйчүүдийн амьдрал 20 наснаас эхэлдэг ном байдаг шүү дээ. Тэрийг нодлон уншиж байсан. Тэр их таалагдсан. Хамгийн сүр тонс ном. Тэгээд одоохондоос нэг хичээлтэй болохоор бас өөр ном нэг уншиж амжааг байна. Ер нь өөрөө сонирхсан тэгээд өөрийгөө хөгжүүлж болох талын номнууд их зүгээр гэж боддог. Домог таамаг хатан бол айгуу тийм одоо Монголын эмэгтэйчүүд ерөнхийдөө бол залуучууд унших. Энд зарагж байгаа ногоонууд нь лам тэгээд домог таамаг хатан гэдэг тэгээд тэрнээс гадна залуу хүмүүсийн нэг хувь хүний хөгжлийн талын номнууд ерөнхийдөө бол залуу хүмүүс ном уншаад
одоо өөртөө шингээж авах зүйлээ тий. Ягаад ерөнхийдөө залуу хүмүүс их л ном унших нь зүгээр болоо гэж боддоо шүү дээ. Соломон хааны Эрдэнэсийн сан гэдэг ном байдаг. За яг жоохон том болоод уншсан ном гэх юм бол ингээд сайн цаг хаа өвөр Монголын нэг зохиолчийн тооноор толтгдсон үлтод гэдэг түүхэн ном байсан. Хамгийн сүүлд уншсан ном гэх юм бол Рашид Этиний шудрын шуулгам. Тэрийг уншсан. Тэр бол их сайхан ном. Одоо гоё ном гэвэл одоо тийм л дээ. Ер нь нэг ганц номыг л одоо гоё гэ тэрийг байн уншаад байна гэж байхгүй л дээ. Тий. Тэгэхээр зэрэг л гоё ном олон байна. Тийм учраас хүн мэдээ сурахын тулд ном уншиж байгаа юм чинь тэгэл байн ном уншиж шүү дээ. Ном уншина гэдэг нэг ном бол ертөнцийг харах цонх гэж ярьдаг. Одоо ч олон цонхтой болсон байх. Гэхдээ хамгийн том цонх нь бол ном юмаа л гэж хэлье да. Залуусын хамгийн дуртай ном болон хамгийн сүүлд уншсан номын сэтгэлдлийг үзэгчдэд өргөлээ. Залуучууд гэлтгүй хүмүүр л ном унших дуртай байдаг. Ингээд та бүхэндээ зориулан интернет номын дэлгүүрийг танилцуулж байна. 2010 оноос эхлэн цахим худалдааг дэмжин www.inom.cgmn гэсэн цахим номын дэлгүүр интернетийн хуудаснаа байрлажээ. Тус интернет номын дэлгүүрийн онцлог гэвэл Монгол инженеруудын гараар бичсэн ном унших iNom тусгай форматыг бүтээжээ. Энэ формат бол ном хэвлэлийг бодит мэдрэмж төрүүлдэг учраас уншихад хялбар бөгөөд бодит номын адил хавчуурах хийж өөрийн нүдний хараандаа тааруулах, номын бүлэг рүү шууд шилжих, уншихад хялбар. Худалдаа авсан номонд хайлт хийж цаг зав хэмжиж болноос гадна номын бодит адил бүлгийн дараалал бус сонирхсан бүлэг рүүгээ өсөрч орох, өөрийн нүдний хараанд тааруулан татах, дуу дүрс оруулах, текст бүглэх, бодох, зурах, хайлт их зэрэг програм хангамжийн шин шүлгүүдийг оруулж гисэн байна. Ном унших дуртай, номонд хайртай залуусаа iNom.cgmn цахим хуудасаар орж өөрийнхөө хүссэн номоо уншаарай. Залуусын үзэл бодлыг илэрхийлсэн сонирхолтой видео хүрэхээр бэлтгэлээ. Ингээд та бүхэн боловсролын талаарх видеог хүлээн авч үзсэн үү? Боловсролын бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, хянах үйл явцыг ардчлахыг бид хүсэж байна. Үр ашигтай, ил тод, хариуцсан тайлгнадаг боловсролын засаглалыг бид хүсэж байна. Боловсролын гол оролцоо талуудын дуу хоолойг шийдвэр гаргах төвшөнд сонсдог байхыг бид хүсэж байна. Боловсролын салбарт хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийн үндэсний эзэмшлийг хангахыг бид хүсэж байна. Боловсролын салбарын иргэний нийгмийн байгууллагууд дотоод ардчлалаа хөгжүүлж, ёс зүйтэй ажиллахыг бид хүсэж байна. Татвар төлөгчдийн мөнгө болох боловсролын төсвийн төлөвлөлт, зарцуулалт ил тод нээлттэй байхыг бид хүсэж байна. Білім саласы қандай орнықты болуы, білім саласын қандай саясатпен өркендетуді халық біз анықтауды күтудеміз. Боловсрол нь бидний хамтын амьдралын мөн чанарыг бид хүмүүнлэг ардчилсан нийгэмд амьдрах хэсгийг тодорхойлох хүчин зүйл, нийгмийн баялаг бид бүгдийн нийт юмч. Хүүхэд бүр миний тухай мэддэг бол би насан туршийн сайн найз нь байхсан. Гэтэл хүүхдүүдэд намайг танилцуулахдаа зүгээр л хүүхдээ ирэх гэж цээжлүүлээд байдаг болохоор би зарим хүүхэдтэй дотн нөхөрлөж чаддгүй маа. Хүүхэд бүртээ намайг найзлуулахад хүн бүхэн анхаардаг байгаасаа тэгвэл хүүхдүүд ямар их ад жаргалтай байх болоо. Тийм шүү. Хүүхдээ ирэх минь. Миний орчин тойронд хүүхдэд аюулгүй, итгэл дүүрэн байж чаддгүй маа. Хүчирхийлэл дарамтгүй, хүүхэд бүрт ээлтэй, эрүүл орчин бол миний чин хүсэл. Чиний бас миний
Энэ хүслийг биелүүлэхэд эцэг их багш бид бүгдийн оролцоо хамгаас чухал шүү дээ. Хүүе, сургууль хүүхд ирэх хоёр минь. Та хоёр цэцэрлэгийн тоглоом надтай яг адилхан юм байна уу? Би ихэнх хугацааг шүүгээд л өнгөрүүлдэг. Уг нь би бяцхан жаалуудтай дандаа тоглох юмсан гэж хүсдэгэ. Маамунууд надтай тоглоосай. Харин би бол уран төсөөллийн илэрхийлэл болсон сайхан зураг зурхийг л хүсдэг. Гэхдээ надаар зурагдсан уран төсөөллийг янз бүрийн дүнгээр үнэлэхээр би гомддог юм уу? Та нар намайг харж байна уу? Би Ширээ байна. Бид нар олуулаа. Зарим найзууд маань дүүрэн шивээстэй байгаа үсттэй. Зарим нь гимтээд хүн суух аргагүй болсоо. Гэтэл бид нарыг жилдээ ганцхан удаа л засварт оруулахдаа өнгийг мөн солиод тойхоо байж чаддаг. Анхнаасаа намайг бүтээхдээ хүүхэд бүрт тохирсон чанартай хийдэг байгаасай. Намайг хүүхдэд зориулж бүтээсэн ч над дээр бичигдсэн зүйлсийг хүүхдүүд ойлгодог гэдэгт би эргэлздэг. Томчууд маань намайг бичихдээ өөрийнхөө хэлээр биш хүүхдийн хэлээр хэрэгтэй зүйлсийг нь бичдэг байгаасай гэж би хүсдэг. Тийм шүү сурах бичиг чи яг үннийг хэллээ. Надад ч бас хүүхэд бүрийн уншихыг хүсдэг ном, тоглог, сайхан орчин, найрсаг үйлчилгээ байдаггүй. Тийм болохоор хэнч намайг зорж ирдэг юм л да. Угтаа хүн бүхний хүссэн мэдээллийн авдаг оюуны банк нь болохыг л хүсдэг юм. Наадах чинь ч тийм л дээ. Гэхдээ мэдээлэл мэдлэгтэй зууны хамгийн чухал ололт намайг хэрэглэгч үгүй сургуулийн нэг ангид үзүүлэн болгож байлгадаг. Компьютер биднийг үүргийг гүйцэтгэж амжаагүй байхад уймын өнгөрдөг гэдгийг хүмүүс анхааралтай нэг аваастай. Харин тийм ээ. Би ч бас сэтгэл дундуур л явдаг. Хүүхдүүдэд таалагдахгүй юмыг хийх нь их буруу юм шигэ. Намайг ямар байхыг хүүхдүүд өөрсдөө шийддэггүй болохоор өмсөх дургүй байдаг. Хэрвээ хүүхдүүд дүрмт хувцас намайг ямар байхыг шийдэхэд оролцдог байсан бол намайг өмсөх дуртай л байх байсан. Эцэг их сургуулийн захиргаа энэ асуудлыг хүүхдүүдтэйгээ хамтраад хурдан шийдээсэй. Намайг зуухан болохоор би маш их ачаалалтай завгүй байдгийг та нар анзаардгүй. Манай сургууль анги хүрэлцгүйгээсээ болоод миний байх ёстой газрыг анги танхим болгочдөг. Тийм болохоор би жаахан бахир болоод хүүхэд бүрт үйлчилж амждаггүй штеп. Тэгээд бас жаахан хүүхдүүдэд зориулсан бяцхан найз хийгээд өгөөчтэй гэж гуйх юмсан. Би бас намайг би өөрийгөө хоолоо хоруу гэдгээ заримдаа мэдгээ байждаг шүү дээ. Намайг зүгэндээ хийчгээд иддэггүй. Хүүхдүүд нь сонгодоггүй. Аав ээжүүд нь ч мэддэггүй. Нүдэн балай, чихэн дүлий гэдэг ч л тоохгүй болохоор хор болоод байгаадаа би амар ичдээ шүү дээ. Уг нь хүүхдийн дуртай үдийн цай болоход аав ээжүүдийн оролцоо хамгийн чухал юм л да. Харин тийм шүү. Энэ бүх асуудал бүхний дээр анхаарах нь чухал. Намайг хүн бүрийн боловсрол эзэмшүүлэхэд зориулан авсан. Би заримдаа боловсролд очилгүй өөр айлд байгаад л байх шиг санагддаг. Гэтэл боловсролын зөөл намайг буцааж түлхийг хүүхэд багчууд олон хүн мэдэхгүй байгаад миний санаа зовдгоо. Хүмүүс надад анхаарлаа хандуулж хяналт тавьдаг болбол би юунд ч санаа зовхгүй байгсан да. Хүүе найзуудаа надад нэг санаа төрлөө. Ер нь бол та нарын яриаг сонсоод байсан чинь тэд бидний тухай сайн мэддэггүй юм шиг санагдлаа. Тийм ээ, нэрээ тийм шүү. Тийм болохоор өнөөдрөөс бүгдээрээ тэдэнд өөрсдийн тухай сайн ойлгуулж анхаарлыг нь татах хэрэгтэй юм байна. Зөв үү? Харин ингэж чадвал та бид хамтдаа боловсролын тогтолцоог өөрчилж чадна. Хүүхдүүд маань боловсролтой бүтээгч иргэд болно. Аав ээж, багш, зохирол, дарга нар иргэд бүгд боловсролтой анхаарлаа хандуулснаар хариуцлагатай, хяналттай, чанартай сайн боловсролыг эзэмшинэ. Хүүхдийн боловсролын төлөө.
Ажил бүтлгүүтгэд шалтгаан тоочин өөрсдийгөө зөвтгөх бүх зүйлийг улам муутгадаг. Мухаммед бусдаг. Даруу байгаагаараа гайхуулдаг бол тэр даруу зам биш. Даруу зангийн сэмгэр тор нөмөрсөн их зам. Пифагор. Нэг удаа бичсэн нь 10 удаа уншснаас илүү үлдэцтэй байдаг. Мухаммед бусдаг. Альва нөлөөнөөс айдаг хүмүүс өөрийн сэтгэлийн ядуурлыг дуугийн хүлээн зөвшөөрдөг. Андре Жид. Өндөр амжилтанд хүрэхчид өөрийн гаргасан алдаагаа ашиглан өөр замаар аяллаа үргэлжлүүлдэг юм. Сэтгэлийнхээ хязгааргүйд амьдрах аваас мөрөөдлийн тань хүрсэн газар хүртэл тэлэх болно. Мухаммед бусдаг. Ижээ би яг ийм болмоор байна. Яагаад миний охин? Яг ийм өтгөн, гялалцсан, өнгөлөг үстэй болмоор байна. Үнэхээр тэгмээр байна уу? За тэгвэл чиний хүслийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлье. Өдөр тутмын шинэ Vaseline шампуныг хэрэгэл. Үсийг угаах бүрт сүн ураг тэжээлийг олгоно. Үсний гадаргууг улам хүчрэхэг, улам өтгөн, улам өнгөлөг болгоно. Жинхэнэ өтгөн гялалцсан сайхан үс. Үнэхээр өтгөн гялалцсан сайхан үс. Шинэ Vaseline шампунь үсийг хүчрэхэг, өтгөн, өнгөлөг болгоно. All Masters Fitness Club таны хүрж байна. Өндөр зэрэглэлийн тоног төхөөрөмж тоглох орчинд мэргэжлийн чадвартай багш нарын удирдлагын дор таны сонирхсан чиглэлийн дагуу дасгал сургалтыг хийлгэж таныг төгс бие бэлдэртэй болгоход тусална. All Masters Fitness Club. Хамгийн гоёмсог үнэртнүүдийн сувдан шигтгээг агуулсан шинэ люкс савн. Усанд орсны дараа таата үнэр нь удтал анхилна. Хамгийн тааламжит үнэрийг агуулсан шинэ люкс. Ижээ би яг ийм болмоор байна. Яагаад миний охин? Яг ийм өтгөн, гялалцсан, өнгөлөг үстэй болмоор байна. Үнэхээр тэгмээр байна уу? За тэгвэл чиний хүслийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлье. Өдөр тутмын шинэ Vaseline шампуныг хэрэгэл. Үсийг угаах бүрт сүн ураг тэжээлийг олгоно. Үсний гадаргууг улам хүчрэхэг, улам өтгөн, улам өнгөлөг болгоно. Жинхэнэ өтгөн гялалцсан сайхан үс. Үнэхээр өтгөн гялалцсан сайхан үс. Шинэ Vaseline шампунь үсийг хүчрэхэг, өтгөн, өнгөлөг болгоно. Тэгэхээр яриагаа боловсролын талаар эхлэе гэж бодож байна. Тэгэхээр таны тухайд боловсролыг юу гэж ойлгодог вэ? Боловсролыг би ойлгохтой болохоор ямар ч байсан албан боловсролын тогтолцоогоор хүний одоо олж мэдэж сурч эзэмшиж байгаа мэдлэг чадвар тийм ээ үнэт зүйл бие авч явах байдал зам төлөвийн төлөвшлөөс гадна хүн болж төрснөөсөө эхлээд одоо орчин тойронтойгоо харьцах явцдаа олж авч байгаа мэдлэг, чадвар, хандлага, үзэл бодол, итгэл үнэмшил, үнэт зүйлийн цогц. Тэгэхээр энийг бүрдүүлж байгаа үйл явцыг бас бид боловсрал гэж хэлэх тохиолдол байдаг. Энэ эдгээр албан бөгөөд албан бус үйл явцуудын нийлбэрийг бас бид үр дүнгийнх нь хувьд бас боловсрал гэж хэлэх явдал байдаг. Боловсралыг бол сүүлийн үед ялангуяа магадгүй энэ нийгмийн одоо эдийн засаг, нийгмийн хөгжлийн одоо өнөөгийн үе шатанд юу гэж ойлгох гээд байна вэхээр хүмүүсийг нэг хэрэглэгдэхүүн маягаар авч үзээд тэгээд ер нь бол боловсрал гэдэг бол хүний эцсийн эцэст ажлын байртай болгох тийм ээ ямар нэгэн ажил хөдөлмөр эрхлэхэд нь л одоо бэлтгэх зорилготой гэж явцсан хүрээгээр ойлгож байгаа бол бид иргэний нийгмийн байгууллагын шүүмжилтэд хандж байгаа.
Тэгэхээр боловсрал гэдэг бол тэр тухайн хүнд өөрт нь хэрэгтэй зүйл байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл зөвхөн диплом биш, зөвхөн ажил хөдөлмөрт болсноор үнэлэгддэг зүйл биш. Тухайн хүн өөрөө өөрийгөө бүтээх үйл явц гэж бид илүү өргөн хүрээнд харж байгаа юм. Тэгэхээр зарим хүмүүс бол өөрөө өөрийгөө л олчвол болоо. Хин юм бэ, тийм ээ? Чи хин юм бэ гэдгээ олж таних үйл явцыг боловсрал гэж бас ойлгох гэдэг шиг байна. Тэгэхээр бид бол энэ үйл явц насан туршид, хүний насан туршид үргэлжлэн хүн өөрөө өөрийгөө бүтээн төрөх үйл явц. Өөрөө өөрийгөө бүтээн төрөх гэж юу хэлээд байгаа? Хүнийг төрхөөс нь эхлээд л орчин тойрон, эцэг их, найз нөхөд, радио, телевиз, тийм ээ, хууль дүрм, тэгээ магадгүй анги танхимын зохион байгуулалт, багш нарын үлгэр дуурайлал, тийм ээ, гэмэчлэн маш олон хүчин зүйлүүдийн нөлөөгөөр тухайн хүн бүтээгдэж байдаг. Нилээдгүй олон залуучууд юу гэж хэлж байгаа нөхөр? Ийм бүх юмыг шүүмжилж байна. Бүх юмны муу муухай талыг л олж харж байна. Тэ? Хамтдаа хийцгээ, бүтээцгээ гэдэг. Юуг хийж бүтээх вэ гэдгийг шүүмжилтнүүдээр шүүмжилттэй байдлаар юу нь болж байна, юу нь болохгүй байна вэ гэдгийг олж хараагүй цагт юу бүтээх хүн олж мэдэхгүй. Тэгэхээр ер нь бол боловсрал гэдэг бид одоо юуг ойлгохгүй гэхээр өнөөдрийн амьдарч байгаа нийгмээ өөрчлөхөд, илүү сайн сайхан болгоход бид ямар хувь нэмэр оруулж чадах вэ гэдгээ олж хараад тэрийг хийж бүтээж тэрнээсээ аз жаргал амсч байгаа. Одоо тийм хүн нэг л боловсралтай гэж хэлнэ. Онцлог залуус булан маань эхэлж байна. Үзэгч та бүхэн өнөөдрийнхээ зочныг танилцуулъя. Өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд хүргэе. Тэгэхэд үдээс сууж байгаа залуучуудаа өөрийнхөө талаар танилцуулаач. За намайг сайхан баяр гэдэг. Би өөрөө програм хангамжийн чиглэлээр ажилладаг веб стор компани гүйцэтгэх захирлаар ажилладаг. Мөн Монголын ардсан холбооны залуучуудын зөвлөлийн гишүүн гэсэн сонгуульд ажилладаг. Мөн өнгөрсөн сонгуулиар буюу өнгөрсөн 11 сард болсон орон нутгийн сонгуулиар Баянзүрх дүүргийн 1-р хорооноос ардсан намаас нэр дэвшээд Баянзүрх дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч гэсэн одоо сонгуульд ажилладаг. Энэ залуу байгаа. Тэгээд ерөнхийдөө хүний бизнесийн чиглэлээр болон нийгмийн чиглэлээр залуу хүний санаа зовж энэ чиглэл рүү ажиллаж одоо явдаг олон мянган залуучуудын нэг байна. Мэргэжлийнхаа тухайд. Мэргэжлийн хувьд би 2000 онд Монгол Улсын их сургуулийн улс төр судлалын ангийг төгссөн. Тэгээ 2002 онд Монгол Улсын улс төр судлалынхаа ангийн улс төр судлаараа магистрийн зэрэг хамгаалсан. Тэгээд миний сэдв маань өөрөө айгүй сонир сэдв байсан л да. Тэр нь өөрөө улс төрийн ухамсар төлөвшөхөд хэвлэл мэдээллийн хэрэгслийн нөлөөлөл гэдэг сэдвээр хийжсэн. Тэгээ энэ өөрөө яг нөгөө талаас яг одоо л яг нөгөө нэг айгүй тийм нэг тухайн үед судлагдах юм хайцангуй нөгөө сонгуулийн дуршлаг бага байсан. Тэгэхээр нөгөө нэг юм сонгуулийн судлах юм харьцангуй бага байсан бол одоо бүр илүү судлах сэдв маань их өргөн том хүрээтэй болсон. Тэгэхээр энэ сэдвээ үргэлжлүүлээ нэлээд томруулаад бас докторийн ажил болгочих юм уу гэсэн бодол байдаг. Тийм ер нь төрж яваа. Тэгээд бас мэргэжлийн хувьд би өөрөө санхүү эдийн засгийн дээд сургуулийг 2002 онд бизнесийн удирдлагаар төгссөн. Тэгээд яг ажлын туршлагын хувьд бол 2002 оноос эхлээд өдийг хүртэл ерөнхийдөө маркетингийн чиглэлээр нэлээд ажлын туршлага хөрвүүлсэн. Тийм л. Улс төрийн чиглэлээр суралцж төгссөн гэж ярьж штэ тий. Тэгэхээр улс төр гэдэг ойлголтыг яг юу гэж ойлгодог вэ? Улс төр гэдэг маань өөрөө дотроо нэг залуу хүний хувьд ялангуяа тий. Залуу хүний хувьд одоо ингээд харахад за яг улс төр өөрөө ерөөсөө аль ч улсын түүхэндээ аль ч юмдаа одоо тийм нэг бүхэл улсын хэмжээнд улс төрийг бол бохир зүйл гэж угаасаа хүлээж авдаг. Гэхдээ тухайн зүйлд одоо нийгмийн нийт масс буюу одоо ялангуяа монголчуудын залуучуудын орн гэдэг чинь яг үндэ нөгөө хүн амжийн суврагаараа яриулж гисэн хүн амжийн суврагын зүлхийлт хэсэг нь залуучууд болсон. Яг үндэ мод нас гэж яриад байгаа. Мод нас нь 23 наснууд болсон. 75 мянган хүүхэд төрсөн. Тэгээд яг 89 онд тэр өчөө одоо Монголын хамгийн их насныхан бол одоогийн 23 одоо он гараад 24 наснууд болчихлоо л да. Тэд нар маань болсон ингээд тэгэхээр Монгол өөрөө залуучуудын орн. Тэгэхээр энэ залуучууд маань өөрөө бас тодорхой хэмжээгээр нэг юм улс төрийн гэхээсээ илүү зүгээр нийгмийн тодорхой хэмжээний итгэх байх хэрэгтэй санагддаг. Тэгэхээр
залуучууд эрх мэдэлтэй болох ихтэй шийдвэр гаргах төвшөнд очихыг намд орохоор төсөөлдөг те. Тэгэхээр энэ талаар юу гэж боддог вэ? Энэ тал дээр бол ер нь бол зүгээр яг тухайн хүний сонголттой энэ бол тухайн хүний. Гэхдээ өөрөө нөгөө өмнөх тогтолцоо гэж ярил л да. Өмнөх тогтолцоо гэдэг нь бүр социалист систем бол биш шүү дээ. Зүгээр яг ардчлал яснаас хойш ингээд одоо энэ сонгуулийн сонгуул хийгдсэн. Ер нь энэ улс төр нийгмийн байдлаас ингээд харахад хүмүүс тийм ойлголт төрсөн. Гэхдээ ингээд харахад харьцангуй бас одоо бидний бидний үеийн залуучууд бас арай өөр бодолтой болоод эхэлсэн. Энэ маань өөрөө бас нөгөө талаас мэдээлэл айгүй их мэдээлэлтэй болчих залуучууд. Одоо ямар ч одоо ялангуяа би дүүнэртэйгээ ингээд уулзаа ярихаар тэдний миний одоо за 20 настай миний 20 настай байхыг тэдний 20 настай байхын үзэл бодол ярьж байгаа юм үнэхээр өөр болчих. Бид нэр маш их мэдээлэлтэй болчиход өмнөөс би сургах биш бид нартай мэтгэлцэх хэмжээнд очиад юм л да. Одоо ингээд үзэл бодлын хэмжээнд баг миний одоогийн хэмжээнд бид нар аль онгорыг хүрчиж л дээ. Тэгэхээр энэ өөрөө нийгмийн нэг яалтчгүй үзэл бодол шинжлэгдээд эхлэхээр яалтчгүй нэг тодорхой хэмжээний шинжилтүүд хийгдээд эхэлж байна гэсэн. Тэгэхээр залуучуудыг ингээд ингэдэг штеп. Залуу хүмүүс улс төрлөө ингээд эрх мэдэл албан тушаал өгөөд орчлоо. Тийм хэсэг байгаа. Үгүйсэхгүй. Гэхдээ бас тийм юм хүсдэггүй зүгээр тийм яг л энд өөрийнхөө одоо нэг нийгэм хэрэгтэй юм хийчихье гэсэн тийм залуучууд бол их байна. Залуу хүн тэгээд залуучуудын талаар ямар бодолтой байдаг вэ? Залуучуудыг нийгмээс юм байна, тийм байна гэж олон л одоо асуудлууд ирдэг. Тэгэхээр залуучуудын талаар ямар бодолтой? Харьцангуй залуучууд амар юутай болчихсон. Өөрийн үзэл бодолтой болчихсон. Энэ дээр ерөөсөө нийтлэхээр зөв би сая энэ дээр нэг жишээ хэлээ л да тийм. Сая нэг юм яасан юм аа. Тэгээд нөгөө сонгуулийн үеэр л дээ. Сонгуулийн үеэр ингээд одоо нэг нэр дэвшсэн хороонд иргэдтэйгээ уулзж ирсэн. Тэгээд тэрэн донд нэг залуу босч ирээд хэлсэн л дээ. Одоо ингээд тийм одоо энэ залуучууд ерөөсөө баарц ингээний газар л байна. За тэгээд компьютер тоглоомын газар л байна. Ерөөсөө тийм бүгдөө ерөөсөө юм ажилгүй болох уу ийм байна гэж ярьж байгаа байхгүй. Тэгээд энэ асуудал дээр яах юм бэ гэсэн байхгүй. Тэгэхээр энэ өөрөө яг би тэр залууд хэлсэн л дээ. Үгүй наад чинь бол тийм шийдэх юмнуудыг шийдээ явнаа. Шийдэх газрууд нь шийдээд явнаа. Угаасаа энэ дээр улс орн бол энэ дээр тогтуулсан юм байхгүй. Зүгээр миний дүүгийн хувьд чи олонний дотор үгээ хэлэхдээ тий бас нөгөө юу ягаараа эн чинь бүгд нийтлэгээрээ ийм муу залуучууд байхгүй. Сайн юмнууд айгүй их байгаа. Ялангуяа одоо чи залуу хүн өөрөө ингэж бодож байвал энэ чи юу аль болох юмныхаа сайн талыг хараад муу тал байгаа. Тэрийг заавал ингэж яриад явах биш. Тэр муу талыг аль болох гарч одоо байхгүй болохын төлөө чи шийдэл хэлээч гэсэн аахгүй. Тэгэхээр тэр залуу зүгээр л санал хэлээ явцаа. Тэгэхээр зүгээр би нөгөө залуучуудаа хэлэх гээд байгаа нэг юм байна. Аливаа юмны талаар одоо нэг сайн бод гэдгээс нэг сайн бодч гэдэг жоохон бодоод бас нэг өөрөө бас нэг нийгэм руугаа за эсвэл одоо өөрийнхөө хувийн амьдралдаа эсвэл бизнес хийж байгаа бол бизнестай тий ажил хийж байгаа бол ажилдаа нэг юм шийдэлтэй юмыг ярьж байгаа чи гэдэг л тийм одоо бодол байгаад байдаг. Тэгвэл яг байгаа мундаг залуучууд зөндөө байгаа. Гэхдээ зүгээр зарим залуучууд маань нэг тийм шийдэлгүй проблем л яриа яваад байна шүү гэдэг. Савн таны арьсны гадаргуу дээр савнгийн үлдэгдэл үлдээгээд байна уу? Бид нэг бүсгүйд ердийн савн санал болгож, харин хоёр дахь бүсгүйд даав савн санал болгосон юм. Энгийн үед ялгаа нь харагдахгүй ч тусгай гэрлийн тусламжтайгаар харахад ердийн савн бүрэн арилалгүй. Таны арьсан дээр үлдсэн байдаг бол даавын хувьд ямар ч тодобгүй цэвэрхэн байна. Даав савн 4-ний хувь чийгшүүлэгч зүгээр баяжуулагдсан дээд зэрэглэлийн арьс арчилгааны бүтээгдэхүүн. Таны арьсыг болбороо зөөлөн, чиглэг болгоход туслана. Та өөрчлөлтийг мэдэр. Дэлхийн хүн амын 60% нь одоо хүртэл хагнаж болж хогсоор байна. Би Парист ирээд байна. Хуух харилцааны талаар энэ хурлаас мэдээлэхэд жирийн шампунь хуухны өнгөн хэсэгт байгаа хагийг арилган хуухны өнгөн хэсгийн хүндрэлийг шийдвэрлэе. Нутримарыг танилцуулж байна. Хуухны арьсны гадаргуу дээрх үл мэдэгдэх хаг нь байнгын хэрэглээний дараа. Нэгдүгээрт байнга хэрэглэснээр нэг ч хаггүй, 2-3 дугаар асуудал бүрэн үсэн арилнаа. Энэ бол хуухны бүхэл хүндрэлийн төгсгөл. Шинэгээр хуухны гүн тижэл. Бид амьдралдаа өдөр тутам жирийн ус хэргэлдэг. Харин хүний бие организм гадаад орчны таагүй нөлөөнөөс хүчлэг тал руугаа хэвэж байдаг. Энэхүү хүчлэг орчин эрүүл эдийн нөхөн төлжилтийг бууруулж бие организмыг өвчлөх үндэс болдог байна. Очир эрдний усан шүлтлэг байгааг та бүхэн харж байна. Энд зөв бүтэцтэй амьд шүлтлэг усыг хэрэглэх нь таны эрүүл оршихын үндэс болно. Олон улсад бүлээн зөвшөөрөгдсөн очир эрдний амьд ус.
Хамгийн гоёмсог үнэртнүүдийн сувдан шигтгэг агуулсан шинэ люкс савн. Усанд орсны дараа таата үнэр нь удтал анхилна. Хамгийн тааламжит үнэрийг агуулсан шинэ люкс. Нийгэмдэр эмзүүлж явдаг зүйлүүд зөндөл байдаг бах те залуу хүн бүр эмзгэлдэг зүйл байдаг. Таны хувьд юу байдаг вэ? Магадгүй тэрийг өөрчилчих юмсан те. Би чаддаг бол энийг алга болгочих юмсан гэж тийм зүйл бодож явдаг бол тэр талаараа аваалцаач. Залуучууд залхуу хайрга байна, юм байна гэдэг одоо эсвэл одоо Ахмад үеийнхэн ярих ч юм уу те. Эсвэл бид нар өөрсдөө ингэ ярихад утгагүй л те. Яг хүн үнэхээр ядарсан үед хүн залхуу хүрнэ шүү дээ. Бэртээ тэрнгүй яадаг. Тэгээд тэр чинь өөрөө тухайн хүнийх нь тухайн орчных нь нөхцөл байдлаас шалтгаалсан зүгээр энэ дээр нь бүр жоохон том үрээгээр нь явал ерөнхийдөө түрүүний хилтгэл үгэлтэй ерөөсөө залуучууд аливаа юмны талаар сайн бодоод сайн нэг тийм шийдэлтэй ярьж байгаа ч гэдэг маань ерөнхийдөө гол юу болоод байгаа. Энэ өөрөө нөгөө талаас тухайн хүний үзэл санаа үдэл бодлын тэр өөрчлөлт чи өөрөө тэр хүнийг чиглүүлээ явчихна л да. Дараа дараагийн алхам руу тэрнээс биш чи ийм байна гэдээ хүнд зааварлах бол хизээч төгс хүн байхгүй. Одоо юу гэдэг 50 60 хүрсэн ч гэсэн төгс хүн байхгүй тий. Одоо амьдралын маш баялаг туршлагатай байсан ч тэр хүн төгс биш байгаа. Тэгэхээр энэ өөрөө юу энэ дээр бол заавал тэгж нэг тийм юм гэж хэлэх юм алгал байна л да. Түрүүний яг тэр хэлэх үгээд бол ном унших бол залуучууд бидний боловсрал маш хэрэгтэй үнэт зүйл байдаг. Тэгэхээр хамгийн сүүлд ямар ном уншсан бэ? Тэгээ олон ном уншихаасаа илүү нэг номыг ч хэдэм ингээ гоё зүрхэндээ ортгой мэдрэмж автлаа унших хамгийн гоё байдаг шүү дээ. Тэгэхээр номны талаар би өөрөө багасаа ном унших дуртай байсан л та. Ерөөсөө би 10 жилийн 2 дугаар сургууль, дунд сургууль сурж байсан. Тэгээд манай сургууль чинь номын сантай байсан. Номын санд би их багадаа ном уншдаг байсан. Тэгээд номын сангаас ч ном авч явж уншдаг. Тэгээд багадаа нэг айгүй инээдтэй нэг юм дуршиж үзэх гээд 3 дахь бичиг гээд байдаг гэсэн. Нэг юм зузаан ном шүү дээ. Бас нэг айгүй олон зохиол юу. Тэр номыг нэг өдрийн дотор уншиж дуусгана гээд. Ерөөсөө өглөөнөөс эхлээд одоо орой болтсон. Тэгээд нэг амралтын өдрөө нэлээд олон амралтын өдрөөр үдсэн л дээ. Тэгээд ерөөсөө бүтэн уншиж дуусгаж чадаагүй байхгүй. Тэгээд тэндээс яг зүгээр тийм л нэг жоохон тийм сонин хоббитэй байсан л да. Тэгээд зүгээр тэр үед бол зүгээр өөрийгөө сориод уншиж дуусгана гэдээ яжсэн. Тэгсэн чинь айгүй сонирхолтой тэр номоо айгүй их нэг олон уншицсан. Тэгээд нэг унших чихийн шалгалтын дээр бол ямар ч бэлтгэлгүйгээр ороод онц авч ийсэн. Тэгэхээр зүгээр юу юм бэ л дээ. Ер нь бол багасаа ном унших дуртай байсан. Тэгээд номны тал дээр хэлэх юм бол яг үнэндээ залуучуудаа ном их сайн уншиж байгаарай гэж бүр хэлмээр байна л да. Зөвхөн миний хамгийн сэтгэл төрүүлсэн ном гэвэл би хамгийн сүүлд нэг Lee Kuan Yew гэдэг Сингапурыг үндэслэгч Lee Kuan Yew гэдэг одоо Сингапурын анхны ерөнхий сайд тэр хүний номыг уншиж дуусна. Тэгээд тэр ном бол тэр хүний ерөнхийдөө намтар л да. Номных нэр нь Буурай орноос огцсон юу лээ хөгжил номынхаа нэрээ бас нэг огцсон хөгжлийн одоо зүгсэн тийм нэртэй ном байсан. Тэр номныг ер нь уншаад маш их таалагдсан да. Ажил ихтэй байдаг болохоор чөлөө цаг төдийлөн баг гардаг бах. Тэгэхээр чөлөө цагаараа ихэвчлэн юу ийдэг вэ? Тэгээд хоббиний тал дээр. Хоббиний хувьд бол би багасаа сакс тоглосон. Бас улсын чанартай тэмцээн тэгээд бусад тэмцээнүүд орж ирсэн. Бас нэг улсын аваргаас ч бас нэг тодорхой медальтай орж ирсэн. Тэгээд багасаа ердөө сакс цомсон болохоор одоо ч гэсэн бас одоо бол гэхдээ нөгөө нэг илүү тухайн үед бол бараг л тамирчин хэмжээнд бас тоглодог байсан. Одоо бол тамирчин гэхээсээ илүү нөгөө эрүүл мэндийн талаас саксаа тоглодог. Тэгэхээр сакс бол миний одоо гол хобби юм да. Тэгээд сакснаасаа гадна миний өөрийн нөгөө ажил мөрөжлийн онцлогоос шалтгаалаад тэр юм уу. Би өөрөө маркетингаар ажилладаг мөртлөө дандаа IT компаниудад ажиллаж байсан. Тэгээ нөгөө IT буюу мэдээллийн технологи нь миний бас нэг том хобби болсон. Одоо ч гэсэн бас яг энэ чиглэлээр ажилладаг. Тэгэхээр энэ хоёр хоббиндаа бол нэг нь ажил болцсон хобби. Нөгөөх нь яаж хийж байгаа чөлөө цаг гаргадаг юм хоёр хоббитэй болцсон. Тэгээ хүн хоббигоо ажил болгоод үнэхээр тэр ажилдаа бол үнэхээр өөрийн бие сэтгэл бүх зүйлээ зориулж чадах юм бол. Мэдээлэл технологийн чиглэлээр ажилладаг гэж ярьжсэн. Тэгэхээр яг улс орны хөгжил залуучууд биднэрт яг мэдээллийн технологийн ач холбогдол нь яг юу юм бэ? Яг зүгээр эндээс харахад ийм байт юм л дээ. Би нэг ингэсэн газар тариалангийн чиглэлээр ажилладаг судалгааны газар тариалангийн судалгааны чиглэлээр ажилладаг манай их төвшин гэдэг нэг ах байна.
Нэгдэвшин ах мантайгаа ярилцаа сууж байхад хэлжлээсэн л доо. Ерөнхийдөө газар тариалангийн чиглэлийн компаниуд одоо хөдөө аж ахуй удирдлагын чиглэлийн компаниуд дундаас одоо яг амжилттай яваа маш өндөр одоо ашиг орлоготой байгаа тийм амжилттай яваа ийм компаниудыг харахад бүгд мэдээллийн технологийн энэ ололтуудыг маш өндөрөөр ашиглаж чадсан компаниуд нь дээшээ гарчжээ. Зах зээл дээр байр суурь болоод явчихсан. Зүгээр энэ үгээр л хэлэхэд тодорхой болох байх та энэ өөрөө яг үндэ мэдээллийн технологи гэдэг маань хүний бүтээмжийг буюу хүний амьдрал одоо айгүй тийм хэрэгтэй одоо хүний амьдралын цаг хугацааг нь хэмнэсэн зүйл болоод байгаа юм л да. Одоо зүгээр энгийн жишээ хэлээ л да. Чи одоо бит хоёрын ингээ хотын төвд сууж байна тий. Чи 5 шар хүнд юм хэлэх хэрэгтэй байл л да. За автобусан суугаад яваад буцаж хэлчихэд ирье гэж бодоход ямар цаг зарцуулах вэ тий? Хэдэн төгрөг гарах вэ? Тэрний оронд эндээс уцаар залгаа ярихад хэдэн минут ийм болох вэ? Энэ ч өөрөө маш энгийн жишээгээр мэдээллийн технологи гэдэг нь өөрөө хүний бүтээмжийг дээшлүүлж байгаа учраас энэ өөрөө маш чухал салбар. Ирээдүйн маш чухал салбаруудын ч нэг байх болно гэдэг. Одоо тэгээд ер нь бол уул уурхай ч ялгаагүй. За бусад бүх үйлчлэгээний салбарууд ч ялгаагүй. Бүгд мэдээллийн технологи руу буюу одоо энэ IT-ийн одоо бүх төрлийн програм сервер одоо юу гэдэг компьютер дээр бүх шийдлүүд рүү н ороод ирлээ. Ингэснээр том давуу тал үүсэж байна. Онцлог залуу болонд оролцож байгаа юм чинь өөрийн ч хувьд онцлог зүйл байдаг лах. Тэгэхээр яг юу гэдгийг өөрийнхөө би ийм зүйлээрээ онцгой шүү те. Надад ийм мэдрэмж төрдөг шүү гэх. Тэгэхээр өөрийнхөө онцгой зүйлийг бидэнд тайлбарлал. За яг хөө. Ядаа өөрийгөө магтана гэдэг бол хэцүү л дээ. Тэр бол ястай за боломжгүй зүйл байгаа гэдэг. Зүгээр яг хүн гэхдээ бас нөгөө эрдэмтэй хүн даруу ямар юу лээ их мөрөн дөлгөө гэдэг чинь тэр бас нөгөө талаасаа тийм ч бас зөв биш юм шиг байна. Хүн тодорхой хэмжээнд өөрийгөө мэдэрдэг байх хэрэгтэй тий. Мэдрээд өөрийгөө бас илэрхийлдэг байх хэрэгтэй ялангуяа. Тэгэхээр зүгээр ингээд яг нэг бусдаас илүү гараад байх юм байхгүй. Ерөнхийдөө ажиллахаа яг залуучууд шиг зүтгээд ажиллаж байгаа. Зүгээр миний хувьд өөрийгөө би миний Twitter руу ороод харвал миний нэг Twitter дээр тодорхойлт байж байгаа л та. Оюуны бизнесээр амжилтанд хүрэхээр тэмүүлж зорж зүтгэж яваа залуу. Бидэндээ халуун дотны яриа өрнүүлсэн зочиндоо маш их баярлалаа. Тэгээд телевиз үзэж байгаа залуучуудаа зориулаад нэгэн уриалгыг хэлээд хоёлаа нэвтрүүлгээд төгсгөө. За ер нь залуучуудаа хандаж би өөрөө ч залуу хүн те. Тэгээд одоо уриалга гэхээсээ илүү одоо залуучуудаа хамтдаа энэ бүхэндийнхаа төлөө явъя гэдээ одоо уриалаад хэлэхэд бол нэг тогооч Тэнгисгээ залуу байдаг шүү дээ. Тогоо Тэнгис залуугийн нэг Тэнгисийн хэлсэн нэг үг надад айгүй таалагдсан байхгүй. Тэр нь юу вэ гэвэл хүн эх оронч байх хэрэгтэй гэж ярьдаг. Тэгээ эх оронч байхад юу хэрэгтэй юм бэ гэж нөгөө сурлагч асуухгүй. Тэгсэн чинь Тэнгис өөрөө тэгжсэн. За би хоол сайн хийдэг. Хүмүүс намайг хоол сайн хийдэг гэж үздэг. Би хоолоо сайн хийгээд энэ хоолол хамгийн устаасаа хамгийн шилдэг хийж чадж байвал би эх орныхаа төлөө хийж байгаа миний үүрэг бол энэ л юм аа гэж хэлжсэн. Тэгэхээр тэр үг нь надад тухайд айгүй гоё таалагдсан л да. Ерөөсөө хүн тухайн өөрийнхөө яг хийж байгаа эсвэл өөрийнхөө эзэмшин мэрэгжил эсвэл мэрэгчсэн тэр мэрэгчлэрээ хамгийн номер 1 болоод тэрүүгээр эх орондоо юм уу эсвэл хүн өөрийнхөө хувийн амьдралаа тэр мэрэгчлэрээ хинэж дутахгүй аваа явуучих. Тэр хэмжээнд ажиллаад тгээ явах нь эх орондоо үзүүлж байгаа тэр хүний хамгийн том одоо хувь нэмэр юм аа. Тэгэхээр залуучуудаа хандж хэлэхэд ерөөсөө өөрийнхөө хийж байгаа ажилдаа эзэн болоод хин бусдаас хамгийн илүү хийхин төлөө ажиллаарай л гэж одоо уриалмаар байна. Тэгээд хамтдаа яг энэ бүхнийхээ төлөө бас цөмөрөө явцгаая. Тэгээд залуучуудаа итгэвтэй байгаарай л гэж хэлээ. Залуус та бүхэндээ зориулан бэлтгэдэг би залуус нэвтрүүлгийн маань өнөөдрийн дугаар энд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлэгтэй холбоотой санал хүсэл болон хамтран ажиллахыг хүссэн байгууллагуудын өмнө бидний үе таалга үргэлж нээлттэй байх болно. Ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.